За бүгдээрээ сайн байна уу? Одоо бүгдээрээ супер батарейн өргөдлийн маягтыг хэрэгцээ. За бүгдээрээ хэлцгээе. За ийм зүйл хийх нэ. Тэгээд join хийгээд за ийм зүйл хийх нэ. За тэр биш хэлцгээе. За энэ семинараар та React дотор маягтай хэрхэн ажиллахыг суралцуулна. Супер батарейн өргөдлийн маягтыг бүтээснээр. За юугийн зарим бэлэн бэлтцүүдийг бэлдээд өгсөн байж байгаа гэж байна. Бэлэн бэлтцүүдийг бэлдээд өгсөн байгаа гэж яг энэ сетивтэй анхаарахын тулд урьдчилаад бэлдээд өгчихсөн байгаа гэдэг чинь. За тэгээд React бүрэлдэхүүнийхээ үлдсэн хэсгийг л та бол үүсгэхэд болно гэж. За бүгдээрээ div дотор div бичгээс эхлэе гэж байна. Div. За div-ийн class name байх нь class name нь form wrap гэж байх нь. За form wrap-аас залхаараа h2-ыг үүсгэнэ гэж байна. h2. За энэ дээр нь super hero гэж гарах нэ. За super hero application гэж гарах нэ. За энийхээ доор нь p element байна. P element нь please complete all fields гэж байна нэ. За уул нь ингээ харахад зөв хийцэн байгаа боловч юм буруу байна. За бүгдээрээ 2 дугаар алхмыг аваад үзье. 2 дугаар алхмыг аваад үзье. За яаж утсан байна гэхээр яг нэг тавьсан байна. Нөлөөлөхгүй за үзье. Form дундуур зураас wrap class name superhero энэ юу вэ? За энд return гэрлүүр хэрэгцсэн байна. Superhero application form гэж бичих хэрэгтэй юм байна. Form гэж бичих хэрэгтэй юм байна. За окей. Form your shooting star. За маягтыг өөрөө
хийхээс өмнө төлөвийн үнсэгчийг үүсгэх хэрэгтэй гэж. За тэгэхээр const hero name real name with power source байх нь source and power is setter функцийн тавина гэж байна. Hero name and real name both should have initial value of empty string гэнэ. За тэгвэл бүгдээ use state дайрч зүгчээд use ер нь бол use state импортлоод оруулаад ирсэн байна. Тэгэхээр хоосон ингэж бичгээр харагдаж байна. Тэгээд you should use array destruction syntax to set hero name. Use array destruction хийхэд бол ингээд тэнгүүтээ hero name яан тэнгүүтээ set hero name ийм бахаар харагдаж байна. Set hero За бодоо тус нь зарсан гэж магадгүй. Тус нь зарлсан байна. Empty strings шүү дээ. Hero name, real name, power source. За одоо нөгөө power source гэх юм байна. Source or and here set power source empty array. Empty array гэдэг. За elementary my dear Watson.
За та бүхэн бас энэ зорилгод мөн туслах юм бол хичээлүүд нь шинэ агуулгаар авахд тусалж байна гэсэн үг. За параграфын доор форм үсгийг яаж section div class name тэнцүү section за ингээд яа за label бол input-ыг хийх загнуулжээ гэж форм дотроо label хөрөөний тэгээд label хаад input type to text хийх хаан дотор талнаас юм. За тэгвэл одоо яаж гарсан бэ? Hero-ны ингээд гарсан тийм. Input hero-ны талбан стил за input value attribute нь hero-ны за тэгвэл дээр зургуудаа болгон үзье.
За бас ингэж болт юм байна. Уул нь Mozilla Document Network MDN дээр байсан бичигт зүгээр гэсэн үе. Тэр hero name нь input таагаар нэг ингэж гарсан юм шиг. Нийлцэн хатагдсан чинь за input дээр одоо юм бичиж болохгүй гэх юм тийм ээ. За энэ анхаарал гарна гэж. За change одоо зохицуулагчгүйгээр маягтын талбар руу утга пропиг та багтаасан байна. Энэ зөвхөн унших боломжтой талбар байдлаар дэлгэцэд зураглагдана гэж. За хэрвээ талбар нь хувьсах боломжтой өөрчлөгдөх боломжтой байх эсвэл default value хэрэглээрэй. Бусдаар on change read only хэрэглээрэй гэж. За input дээр тэгвэл label div form div super hero form тэгээд байна. За энэ анхааруулгыг болиулах тэгээд оролтын төрлийн асуудлыг анзлахад on change event-ийг hero-ны шинжилгээ хэрэглэдэг гэж. On change event-д зориулсан утга нь сум функц байх хэрэгтэй. Энийг параметраар авна гэж. За тэгэхээр энийг одоо далд байдлаар буцаах хэрэгтэй гэж. За on change за эхлээд ингээд энэ дотор нь энэ event-ээр авна. Энэ нь болохоор set hero name ийн target-ийн value авна. Ийн target-ийн value авна. За энэ сонирхолтой зүйл болж байна. On change за бүгдээр ингээ on change гэдгээ за дүүлэн гэхээр
callback функц нь яг хөө ингээд нэг юм ажиллуулах гэж ингээд болно л да. Тэрэн дээр сая асуудал гарсан юм байна. За, work on that sunshine. За, та нар анзаарсан ба хойдлын дээр нэг гоё алт ирсэн. За, дахиад нэг левел үсгээ авч. Дахиад нэг левел үсгээ гэж байна. За, энд нь болохоор real name гэдэг зүйл байх юм байна. За, бас input байх юм байна. Input юм чинь мэдээж нэг төрөл байж таараа. За, password төрөлтэй. За, password төрөлтэй бүгдийг ингээд үржих болгочтой. За, value нь болохоор real name шүү дээ. За, on change дээр бүгдээрээ за ig параметр on callback функц маань ig параметр set real name тэгээд тухайн ивентийнхаа таргетийн value байна. За, дараа нь болохоор дахиад нэг левел үүсгэнэ гэж байна. За, левел класс нэмтэй. Section good. How did you get your hours? Select technique. Сон гэж байна. Select За, select чинь option гэж байдаг санагдаж байна. Option гэж байдаг санагдаж байна. За, энэ онцгой бүтээллийг хатсан юм. Зүйлийг хатсаж гэнэ. За, радио итгэвч дэлбэрэлт гэнэ. Шинжлэх ухааны туршилт гэнэ. За, гадны бит гэж байна. За, эртний алдуурын нийлт гэж байна. Бусад гэж байна.
За одоо болохоор бүгд ингэж байна. За энэ дээр нь бүгдээрээ бичцгээе. За би Mac OS дээр Alt тавчлаараа дарж хагаад ингэсэн шүү. Alt тавчлаараа дарж хагаад хөлөө тэнцүү. Хөлөө болохоор за эхнийх нь хас string байна л. Энэ нөгөө юу вэ гэхээр манайхаа юу байхгүй. Одоо яг энэ ингээд сонгогдож байгаа юм тэр энэ болохоор зүгээр ингээд нэр нь л текст л харагдаад байна. Тэнгүүд select on гэдгийг дарчаад submit дарчих юм бол цаашаа сервер болохоор энэ утга авахгүй юу энэ value. Тэгсэн чинь select on гэдэг утга явж болохгүй. Тон гэдэг утга явж болохгүй. За setter функцийг бүртгэхийн тулд за attribute-ийг утга шин чанарыг хасрах зөвх болно. Хасгасан байгуулна. Хасрах хэрэгтэй болно. Та утгын шин чанарыг хасрах хэрэгтэй болно. За мөн on change event select руу бас утга шин чанар руу option тус бүртэн гэдэг явуулах юм байна гэж. За энэ бол удаан үргэлжлэх үйл явц юм бидтэй гэж. Тэгэхээр хамгийн сайн арга зам бол сонголтын утгуудын цуваа байх хэрэгтэй. Тэгээд тэр нэг сонголтын гишүүн болгоныг үүсгэж болгож өгөх хэрэгтэй гэж. За power source options цуваа нэмэх таны бүрэлдэхүүн хамгийн нэмэгдсэн. Power source option. За энэ болохоор адилхан юу байгаа? VS Code plot тэгэхээр F1-гээ дараад тэнд дуудаад энэ дээр энэ утга тавина гэсэн үг. За би сая нэг зүйлийг буруу бичсэн байсан. Power source options гэдэг зүйлийг нэг цаанаас үүсгэж өгсөн байна. Энд болохоор би утга дээр нь доошо би бол энд ингэ бичиж өгсөн шүү дээ. Одоо жишээлбэл энд ингэ бичиж өгсөн дээрээ айлгаад нэг рүү оролцсон. Нэг хөвсөгч тийм нэг сав руу ийгээд за одоо бүх options байхгүй болгоод select дотор бүх options байхгүй болгоод
эхнийхээс нь бусдын байхгүй болохыг гэж. Дараагийн оруулаханд бид нар цуваг болгоно. За хичээлүүдэд офшигийн жагсаалтыг за яаж гаргахыг үзсэн гэж гаргаж байна. За ингэж гаргасан. Кийн заавал одоо цор ганц утга байх ёстой. Энэ React болохоор аль элемент, аль зүйл ингээд өөрчлөгдөж байгааг мэддэг. Нэмэгдсэн юм уу, хасагдсан юм уу гэх. За хамгийн ихний сонголтын дараа sum функц бичиж power source option гэж задлах нэ. За тэгэхээр бүгдээрээ энэ ингээд за юу ч дөө энд хэлсэн функц энд хэлсэн зүйл энд дуусч байна. За тэгэхээр одоо бид нар select маань өөрөө 1 2 3 4 доголт 5 дахь доголт дээр явж байна. 1 2 3 4 5. За тэгэхээр бид 6 дахь доголт дээр бичих нь зөв. Энэний за энийг тохиомжий. Энэний дээр манай нэг опшн байгаа. Тэгэхээр гоё алтан дотор power source options дээр map явуулгана. За map нь нэг power source-ыг авч таарна. Нэг power source-ыг авч таарна. Тэгээд тэрийг нэг үйлдэл болгож гаргана. Нэг үйлдэл болгож гаргана. Юу буцаах вэ гэхээр return ашигласан байлаа. За жишээг нь харъя. Return ашиглаг өнөө HTML элемент болгоод өгсөн. Энэ дээр гэхдээ нэг ингээ багцлж өгсөн байсан. Цэг ингэж уулзаалтан гараад байсан. Уулзаалтан гаргаагүй багцлж өгсөн байсан. За энэ дээр яг тэр нэг индексийг индекс. За яагаад ингэж алдаа гараад байна? Хамгийн ихнийх чинь дараагийнх чинь энэ хоёр аргумент авч шүү дээ. Тэгэхээр хоёр параметр шалтгаанд хийх шаардлагатай. Үндсэн return дотор угаасаа явж байгаа шүү дээ. Return дотор явж байгаа. Нэгдсэн. Нэгдсэн. Зүг байгаад байна. Уул нь бол ингэхгүйгээр ингэхтэй л доо. Гэсэн чинь жишээн дээр хэвчсэн байгаад болохоор нэгдсэн. За одоо бол гоё байна. Бүгдээрээ гэхдээ энийг ингэж очихгүй шууд байгаа юм ашиглаад за value дээр нь за power source гэхлээр харъя. За power source нэг power source гаргачих. Энэ дээр ч гэсэн
Эндээс ч гэсэн нэг power source гаргачих. So индексийг нь авчи. Индекс дээр нь юутай байх хэвээр бол энэ key байх хэвээр гэж. За key гэдэг дээр нь тэр индексийг you should pass source as a parameter. За source заавал дамжуул гэж байна. За нэг source явна. Энэ бол гэхдээ яг өөрөө бичих тул хамаагүй. Энэ яг нэг зүгээр даалгавар биелүүлж болдог ингээд байгаа шүү. Source. Value of sourcing хийгээд за тэгвэл энэ key болгоч. Ингээд нүр тун гарч байгаа. Нэг оруулах л та. Source. За тэгвэл энэ sourcing хийж явах юм лөө. За гарахгүй байна. За option дээр бол энэ дээр юу чухал юм ID л нарын за жишээ арай key гэж шүү дээ. Key гэдэг дээр index за болно аюу гарцгаар л юм байгаад идэг. За багцлия гэж бодвол за тэгтээ харин багасч ш дараа. Энэ дээр болж байна. Гарцсан байна. Энэ багцлалтын асуудлаас болоод нэг юм зөвлөлтөл юм байна л да. За хитэр нь бас сурсан л хүч. Төө сурсан хүч. Нэлийн юм боллоо та. Хийг ойлгох гэж. За одоо энэ шилд сонгох хэсгээр гараад ирсэн гэж байна. Утга дээр ашиглацгаая гэж байна. Ашиглацсан шүү дээ.
За окей. Тэгэхээр ялцчихгүй юу яаж таарч байна? Select дээр ирнэ явах юм болоо. За тэгэхээр ингэж тарах гэдэг юм л да. Энд нэг утга гэж байдаг байх юм байна. Тэнгүүтээ сонгогдсон утга нь байдаг гэж байдаг байх юм. Тэнгүүтээ Vegeta power source хараад. Power source энэ өмнөх дээр бичсэн байгаа кодоо харахад бол сонголт бүр дээр нь л өөр зүйлс тус нь он change хийж бичсэн байна. Тэгэхээр мэдээж хэрэг энийг хамгийн ихний опшиг сонгоход угаасаа сонгоогүй байх л гарна шүү дээ. Тэгээд түн ямар нэг юм тэр утгаал гаргаж таарч байна. Тэгэхээр энэ биш болж таараад байна л да. Миний бодлоор энэ бичих юм болоо гэж харж байна. Энэ одоо натаар гарч байгаа энэ опшн дээр. За ямар ч юм бүгдээ хэлсэн юм бичээдэг. Эхлээд event авах event нь set power source event-ийн targeting гэдэг. За окей. Энгүүтээ миний value тэнцүү миний value power source байна. Good. За тэгэхээр манайхаа эндээс энэ шилт сонгох хэсгийн хэсэгт байгаа одоо энэ option сонголт бүр дээр on change-ийг бичих шаардлагатай болдог байх нэ. Тэгшээс тэр утгыг барьж авч сэтэлнэ. Тэр сэтэлсэн утга нь энэ select утга болгоно гэсэн үг. За одоо шинэ энийг тавьчвал харагдах нь. За одоогоор ямар нэг өөрчлөлт орсон юм бол. Not тийм батнэ. За дараагийн оролт бол checkbox байна гэж. Тэгэнгүүт над чинь оролт ямар оролт байна. Type нь төрөл нь checkbox анаас checkbox байна гэсэн. Ёо. За энд нэг юм лейбл авах юм байна. За лейбл класс тэнцүү section бас колон байх нь
Testing list your powers. Select all that apply. Гэмээр. За тэнд 6 чекбокс байна. За бас map хэрэглээд бүгдийн manipulate хийсэн зүгээр гэж байна. За power options-ыг бас тань бэлтгээд өгсөн шүү гэж энэ алхам дээр. За тийм байна. Супер хүч, супер хорд, нисдэг, үл үзэгдэх чадвар. Телекинез гэдэг бас юм супер чадвар байдаг. Телекинез гэдэг супер чадвар байдаг юм байна. Зөв. Тэгэхээр нэг өөрийнхөө энергиэр аливаа зүйлийг удирдах, бодлороо удирдах чадварыг хилдэг юм байна. Грекээс гаралтай үг юм байна. Телекинез гэдэг супер чадвар байт юм шүү. За ингээд аюу гоё аливаа мэдээллийг л ерөөсөө удирдах, мэдээлэл зүйг зохион байгуулах. Мэдээлэл зүй учраас мэдээллийг л удирдах учраас янз бүрийн салбарлуу ороод бас тэр салбарын мэдээлэл маш их өргөжж тэр салбарын өнцгөр аливаа кодыг өөрийнхөө амьдралд татсан эрдэс зүйлсээс нь олж харж авдаг ийм гоё давуу талтай мэргэжил гэж би өөртөө боддог. Ялцгүй мэргэжлийн нэг онцлог гэж хэлж болно. За одоо бүгдээрээ arrow function бичиж сурсан шүү дээ. Одоо бүгдээрээ arrow function бичиж сурсан. Тэгэхээр бүгдээрээ power options дээрээ map үлгээд map нь event тавна. Event нь болохоор нэг HTML буцаан тэр HTML нь label байна. Checkbox байх ёстой доо. Энэ checkbox бичсэн. Тэр маань байхгүй болчих. Checkbox бичсэн. Тэр маань байхгүй болсон байна. Power options нь тодорхойлогддог байна гэж авч. Power options гэж шүү. Тэгэхээр энэ програмын жаалтаа зөв гэсэн үг. За ингээд энэ label дотор за label үүсгэх юм байна. Тэнгүүтээ за key өгөх юм байна. Төлбөр өгөх юм байна. Тэрэнд нь манай би энэ чинь хараа map тэгээс солиорч биш үү. Дээр зүгээр power биш. Power key дээр ашиглана. Hello гэж бодсон. Зээд гэсэн чинь 6 шиг hello гараад ирлээ. Дараагийн алхам дээр hello өөрчлөнө гэж байна. Keep calm and code on.
За hello устгаад label дотроо input элемент үсгэнэ. Input type checkbox. За input руу close and за value тон парана power утгатай checkbox оролт үсгэн. Хамгийн сүүлд дэлгэцэн дотоодыг гаргана нэ. Spanner гаргана гэж шүү. Label хаахаас өмнө авсангүй. За тэгвэл ингэхэд байна л да. Зүгээр элемент ингэн гэсэн. Ол нь яг үрдэн ингэ үзүүлчихлээ. За энийг span дотор хийх юм шүү. Span дотор хийх. Span дотор хийх. Tubular. Check it. За эхлээд check it гэдэг нь болсон байна. За байж байгаа. Манайх ч checkbox-ыг тэмдэглэхдээ checked attribute-ыг нэмдэг. Checkbox input дотроо энэ бол зөв. Include методыг шилээд одоогийн power store байгаа юудыг хаажууллаарай. On change will be separate function. Set it to 100 powers for now. Given on change event handle powers change around did igen targeting
бол юу? This will lead to an error fix. За дараагийн алхамыг ингээд үзнэ. Уул нь бол юу л да? Шууд яа гэсэн. Шууд ажиллана л гэсэн. Таны юм давхар зүгээр ингээд л өчсөн даа. За энэ орчуулга дээр жоо анхаа талчлаа. Шалгахын тулд бүгдээрээ тэгвэл 17-г үзцгээе. Яаж хийсэн бэ гэдгийг харъя. Чек гэдэг ялгын англи шалгасан юм шүү дээ. Гэтэ их сони юм аа. Чек гэдэг за одоо шинэ enable, disable гэдэг атрибутууд байдаг. Тэнгүүтээ ерөөсөө юм оноодгүй. Ерөөсөө юм оноод бичдэг. Тэгсэн чинь ингэж бичих юм байна. Чек гэдэг юм. За ингэж бичих юм. За энийг алдаа гараад байгаа гэж байна. За энэ ингээ бичээгүй бид нар доор зөв бичэндээ гэж бодоод ийм функцийн нэрийг сайхан бичиж өгсөн шүү дээ. Одоо гоё ажиллана шүү дээ. Одоо гоё ажиллана. Одоо ажиллана. За and power change. За 이건 тэгэхээр за объекттэй доор ингээд л аа л та ийм доор getting below ийм targeting check it гэж авах гээд байна. Гэхдээ ингэж авах гээд байна. So handle powers value and check between target. За тэгвэл бүгдийг таргетын тэгээрээ үзье. За болохгүй бол
Distract хийх нь ингэж авах гэдэг байхгүй юу? За бүгдээ энийг яаж задласныг нөр өөртөө өөр юмнаас харшөө. Өөр юмнаас харч. Дараагийн алхмаас наарч. Оо, тийш дээ ингэж задлаа шүү дээ. Нэрээ тийм. Value тэнцээ cool business. За энэ бол ингээд объект болгоод задлж байгаа. Энийн оронд арай болгож задлж байна. Set powers дуудаад нэг арай юм. Check. Ямар сайн юм бэ? Check болсон поwerуудтай жагсаалтыг шинжилнэ. За set powers дуудаад арай юм. Тэгээд тэр арай нь болохоор ингэж хэлэх юм. Тэгснэ. Зүгээр check гэсэн үг л дээ. Check. Тийм байвал ингэж цэцэн байхаа. За энэ ингэж хэлэх голтой. Ингэж юм бол чинь нэргүй болчих жоох. New R тэгээд параметр зарлаа. Тэгээд new R дээрээ push хэмээр байхгүй. Push хэмээр байгаа юм. Тэгээд утгаа бас ишин юм нэ. Утгаа бас ишин. За force гэсэн. Force нь Force анхны утга нь арай
За энийг одоо сайлуудгаа. Хоёр үйлдэл хийх гээд байна. Хоёр үйлдэл хийх гээд байна. Powers түүний утга нь. Тэгэхээр одоо super string гэдэг. Super strength. Super strength гэдэг эхлээд нэг юм цоо явж ирсэн аа. Ардталт нь тэрний утга нь багт байна. Тэгэхээр powers power option-гаас орж ирсэн power нь энэ л ашиглаж байгаа юм шүү дээ. Тийм бол энэ check гэсэн үг. За хэвээ үнэн биш бол filter гэж байна. Powers дээр filter. Filter чинь заны PR нь PV filter тэнцвэр шиг нэ. Filter тэнцвэр шиг check it is true. Тэгэхээр ер нь бол зөвхөн чеклэгдсэнийг авна. Тэгээд утгатай тэнцүү биш. Утгуудыг гаргана. За бүгдээр энийг хараа юу вэ? За самурайцгийн юм хөгцсөн шүү дээ монголчууд. Юм хөгцсөн шүү дээ. Тэгэхээр байж байгаа power би л ингэж ойлгож явах ингэ зүр үзье. Power болон юу хугацаанд байна. За дүүрүүдээр сайхан залхуурахгүйгээр чийд үзье. За энэ нэг юм байхын тулд надад чинь энэ чинь үндэ юу гэсэн үг.
code block body гэсэн үг шүү дээ. Body тэмнүүдээ энэ үйлдэлийг хийн. Ингээд байна л да. Энийг аван check гэдэг юм болов. болоод байгаа. Тэгээд нэг юм үлдээх юм. Нэг юм үлдээх юм. Тэгээд new art-ээр push хийгээд за бүлийн за энэ зацсан юм байхгүй хэлсэн юм. За миний батсан зүйл монголчууд чинь нэлээ. Таслал байна. Постэр таслаа модултон хата постэр модултон хата за хүрцүүр за бүгдийн ярилцгийг тайлъя. Яаж заглаа их нэг сийг өөрчилдөг. За байж байгаа. За. Тэгэхээр ингэн гэсэн болж болчиход байгаа юм.
Дэлхийн үед тэгэхээр ингэж за гэсэн чинь set powers гэсэн pre powers check it. Тэгэхээр энэ powers гэдэг хараа. Тэгэхээр энэ callback л бодлоо явах юм. Зүгээр л тэрнээрээ дотор ингээл бичих гэж штэ. Тэгэл эндээс ямар нэг юм гарч ирнэ. Тэр гарч ирсэн болохоор бодлоо болно. Ингийн юм л болох байсан шүү дээ. Ингийн юм л болох байсан шүү дээ. За ингээд аягүй гой суралцсан юм аа л та гэл. Тэсэн чи өөрөө callback функц дуртаал тэгэл тэрнээс төрөөд яваад байна шүү дээ тий. За дараа нь яаж submit хийхийг нь зааж өгнө гэж. За энэ submit-ийн нэг нээж форм нээж байсан байна. Метод attribute бичээд утга нь болохоор post төсөлтэй болно. Post төсөлтэй болно. За action ямар үйл авах вэ гэхээр ийм үйл авах юм байна шүү. Post action. Thundercats. Who? Thundercats. So button. За энэ формын төгсөлт баталгааж бүхэн хөөсөн дараа товчлоор ингэ хийж байна. Төрлөн submit патруудын багт илсэх. Юу болохын дараа хараарай гэдэг. За юм бүглэхгүйгээр дарагдж байгааг харж байна уу гэнэ. За үүнийг
Энийг зогсоохын тулд disable дотор битгий бичнэ гэж байна. Disable. За итгэхгүй боллоо. Одоо дарагдахгүй гэсэн үг. За тэгэхээр ингэж таагаад байна л да. Хэрвээ хераны real power source good power нэлээд тик. За энийг бүгдээр өгүүлсэх наашаа. Өгүүлсэх юм байна. Ийм юм явах гээд байна да. За маш олон нөхцөл шалтгаад яваад байна. Маш олон нөхцөл шалтгаад яваад байна. Миний хайл бол ингээд ч юм арах да. Ингээд энэ хоёрыг харьцуулаад ингээд чинь тэгэхээр ингээд байна л да. Бис нэг чек гэдэг шиг нэг жүжиглээд байгаа юм. Тэнгүүд одоо ингээд disabled true, disabled false гэж гарах гээд байна. Заавал нэг жижиггээр за туршаад үзье. Чи яа за нэг сонгоод ажиллаж байна шүү дээ. За
За тэгэхээр юу яддаг байх нь шүү дээ. Юун дээр болохоор React дээр disable-ed check гэдэг чинь өөрөө true false гэсэн утга. Анаа л болж авдаг ах нэ. Тэгээд дээрээ сурлаа. гэдгийг сурлаа. За энэ нийт 21 алхамтай. Тэгээ би 21 дэх алхмын сая ингэж хийчлээ. За ингэж хэмжиж форм. За одоо энэ формыг жишээ нь форм бүглэх гэдэг нэг товчроор дарахад ингээд модельээр гаргаж ирээд бүгэлдэг болоод хатгалаад гисаалт гаргадаг болоод гэх юм бол ингээд нэг бүртгэлийн програм шиг те. За ингээд энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Би энэ одоо хийсэн төслөө өөрийнхөө GitHub руу оруулж байгаа. VS Code дээр нэгтгэхэд тэгээд та бүхнээс хийсэн төслөөс санаа аваад бол эндээс хараад болохгүй бол надаас тусламж асууад хамтдаа суралцаж болно шүү. За энэ хүртэл хамтдаа байсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн хичээл болохоор event RSVP хийх юм бидалтай ажил байгаа юм байна. За энэ хичээлээр уулзцаая. Түр баяртай.